Америкийн нэгдсэн улсын Техас мужийн Хьюстон хотод өнгөрөгч 8 дугаар сарын 30-ны орой харамсалтай хэрэг болж 11 настай Жулиан Гузман гэх хүү буудуулж амь насаа алджээ. Тэрбээр найзуудтайгаа Ding Dong Ditch хэмээх тоглоом тоглож байсан бөгөөд энэ нь танихгүй айлын хаалганы хонхыг дуугаргаад зүгтэх тоглоом. Хүү болон түүний найзууд хэд хэдэн удаа хонх дарсны дараа байшингийн эзэн 42 настай Гонсало Леон Жир гэрээсээ гарч ирэн буудаж эхэлжээ. Эхний сум нь анхааруулга байсан бол дараагийн сум нь Жулианы нурууг онож тэр газарт унсан байна. Хүүг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч маргааш нь шархаад алгүй нас баржээ. Цагдаагийн газраас мэдээлснээр сэжигт нь Америкийн нэгдсэн улсын армийн ветеран бөгөөд түүний гэрээс 20 гаруй галц зэвсэг хураа авчээ. Одоогоор Гонсало Леон Жирийг баривчилж capital murder буюу онц ноцтой аллагын хэрэгээр яллах шийдвэр гаргаад байгаа бөгөөд $1 сая барьцаа тогтоожээ. Жулианы амьдралын сүүлчийн мөчүүдийг түүний утсан дээр бичлэг болгон үлдээсэн мөрдөн шалгалтад чухал нотлох баримт болж байна. Хүүгийн гэр бүл болон ойр дотных нь түүнийг спорт хөгжим дуртай, инээмсэглэлтэй, нөхөрсөг зан чанартай хүүхэд байсан хэмээн дурсжээ. Энэ хэрэг олон нийтийг гүн цочроож, хүүхдийн аюулгүй байдал болон Америкийн нэгдсэн улсад бууны хэрэглээг хяналтгүй байлгаж буй асуудлыг дахин хурцаар тавьж байна. Мөн TikTok болон нийгмийн сүлжээнд түгээмэл болсон хүүхдийн Франк төрлийн тоглоомод ямар ноцтой эрсдэл дагуулж болохыг сануулсан сургамжтай явдал боллоо.